За манай соёл спорт биеийн тамирын салбарын үндсэн цалин бол нэлээд бага штэ. Хамгийн бага нь сая 160 мянгаас эхэлж байгаа үндсэн цалин. Тэгээд за зарим музей маань соёлын байгууллагууд бол гүйцэтгэлээр санхүүждэг болцсон байгаа. Тэгэхээр хэрвээ олон хүн тухайн музейд зочлоод билет аваад орлого бүрдүүлэх юм бол тодорхой хэмжээний урамшуул авдаг. Одоо Чингис хаан үндэсний музей гэхэд маш олон хүн очиж үздэг учраас бас тодорхой хэмжээний орлого тэгээд тэрүүгээрээ бас хүмүүстээ урамшуул өгөөд ингээд явдаг. Хэрвээ орлого багтаа байвал тэгэл одоо урамшуул нэмэгдэхгүй л гэсэн. Энэ оны төсөвт бол яг хിവэрээ орж байгаа. Тэгвэл цаашид бол би хэлсэн за энэ удаа бол үнэхээр боловсролыг дэмжих жилгээд 26 он. Үүнээс гадна одоо бас эрүүл мэндийн салбар юм байгаа. Тэгвэл бид нар бол цаашид энэ бүх төрийн албан хаагчдын цалин нэгдсэн байдлаар авч үзэх нь хамгийн зөв шүү. Тийм учраас одоо нэгдсэн байдлаар авч үзэх ёстой гэдэг байр суурийг бол илэрхийлээд явж байгаа.